унсан эдийн засгийн тухай асуултуудыг үргэлжлүүлээд асууна. Бид яагаад та иргэдийн итгэлийг уруудуулад байна вэ гэдэг дээр би эхэлж асуусан. Тодорхой асуулт. Өнгөрсөн 6 сарын хугацаанд авилга албан тушаалтай холбоотой, баялагын хулгайтай холбоотой хэдэн хэргийг танаа засгийн газар хууль сахиулах байгууллага шүүгч шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг л ярьсан. Ийм учраас наад ард иргэдийн чин итгэл унаад байна гэж. Дахиад яг энэтэй холбоотой. Өнгөрсөн 7 хоногт танаа засгийн газрын хууль зүйн сайд хэлж ин л зарим хүмүүсийг том хулгайд холбогдсон хүмүүсийг хилээр гараад явцсан эсхийг асууж ин л. Энийг та нар хэн нэгэн хүнээс асуух биш. Тэр хил хамгаалах байгууллага чинь засгийн газрын харьяа байгууллага. Та нар ард иргэдийн одоо итгэл хүлээлтэн дээр гарч ирчээд одоо бити ингэж хоорондоо жүжиг тавьжээ. Хэн хилээр гарсан орсныг Монгол улсад хэн биш та нар мэдж явах ёстой. Тэр тусмаа би танд баримттай харуулъя. 2025 оны 10 дугаар сарын 17 оны чуулгандаар та хэлжсэн байна. Би хулгайтай эвлэрэх гэж тэмцээгүй. Би хулгайтай хамт унах гэж тэмцээгүй. Би хулгайтай эвлэрэхгүй гэсэн. Гэтэл яг одоо нөхцөл байдал дээр саяны асуудлууд чинь бүх зүйл хэвээрээ та бүхэн олон нийтийн өмнө одоо ингээд жүжиглэлтийн байдал руу л орчихсон. Яг саяны хэлсэн дээр баялагын хулгайчид дээр яг ямар бодлого барьж бид асуултаа дахиад асууя. Хэдэн хэрэг шүүхэд шилжсэн бэ? Тэр хулгайчдтайгаа хариуцлага тооцож чадах юм уу чадахгүй юм уу? Үргэлжлүүлэн жүжиг тавих юм уу? Ерөнхий сайд. За авилгатай хулгайтай тэмцэх ажил үргэлжилж байгаа. Өргөх цовцсон юм шиг нэг өдөр ингээд тоогоор хэмждэг үзүүлэлт биш ээ. Харин тэднийг өмгөөлөд хамгаалаад байдаг газрууд нь асуудал байна гэж хариулъя. Тухайлбал одоо өнгөрсөн жилүүд 58 хэргийг шүүгэж хилжүүлж авилга албан тушаал баялагын хулгайтай юм хэрэглүүл. Саяхан хүртэл одоо энэ ашигт малтмлын хэрэглэх газрын дараагаар ажиллаж байсан хүн олон аваатын гэдэг 16,000 кг алттай Монгол улсын одоо чухал алтны нөөцтэй ордыг хулгай хийгээд өгсөн байсныг илрүүлээд шалгаж байна. Ийм олон жишээг дурдж болно. Гэхдээ энэ шүүх хурлын танхим биш. Парламентын мэтгэлцээний танхим. Тэм учраас энэ хэрэг явдлын ярихаас илүү бид унсан эдийн засаг уруутсан итгэл юунаас болоод байгаа юм? Энэ авилга хулгай хаанаас гараад байгаа юм? Энийг язгуураар нь устгахын төлөө хийж байгаа тэмцэл ажлууд бол тууштай үргэлжилж байгаа. Хууль хяналтын байгууллагууд шүүх засаглалын эрх мэдлийг парламент шүүж альсвал гүйцэтгэл шүүдгүй. Гэхдээ улс төрийн хүсэл эрмэлзэл, манлайлал, авилгатай тэмцэх тухайлбал баялагын хулгайтай тэмцэх ажлууд тууштай үргэлжилж байгаа. Олон арван хэрэгүүд шалгагдж байна. Энэ талаар бусд нь ярилцвал хууль хяналтын байгууллагуудтай хаалттай хэлцээд тодорхой мэдээлэлүүд өгч болно. Ер нь энэ авилга хэл авахул баялагын хулгай нэг өдөр бий болцсон. Тэрийг нэг өдөр ингээд үргэс авсан юм шиг засалруулдаг зүйл биш юм байна. Бүх шатанд байна. Ийм учраас энэ язгуураар найрлахын тулд бид нар одоо гэм байдлаар 2 их найт төгрөгний холбоотой үйл хөдлөх хөрөнгө, лиценз асуудлуудыг битүүмжлэг шалах ажиллагаа явуулж байгаа. Энэ талаар нэхэмжил гаргаж байгаа. Тухайлах юм бол сая одоо үүсмэл ордууд болон стратегийн ордуудыг одоо засгийн газар ард түмний мэдл шилжүүлэх тодорхой ажлуудыг яг хэрэгжиж явж байгаа л одоо ингээл